Өвөр Монголын өртөө цахарны Ордос хотын нүүстрэгч ялгаруулалт буй аж үйлдвэрийн паркад шинэ орчин хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэгэн төлөөлөл бол Өвөр Монголын Баячуан нарны дулааны технологийн хувьцаат компани болох юм. Тус компани нь 2022 онд 3 тэрбум хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд ухаалаг нарны дулааны төвдрүүлэлтийн тойл тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч компани болох юм. Тус компани нь нарны дулааны ашиглалтын систем болон нүүстрэгч ялгаруулалт буй нэгдсэн орчин хүчний үйлчилгээг нэгтгэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь өдөрт 1500 ширхэг нарны дулааны төвдрүүлэлтийн тойл үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн шугам дээр 100 гаруй ажилтнтай бөгөөд шинэ технологиг тасралтгүй нэвтрүүлснээр автоматжуулалтын түвшнээ тасралтгүй дээшлүүлэн одоогоор 1 ширхэг нарны дулааны төвдрүүлэлтийн тойл үйлдвэрлэн гаргахад зөвхөн 30 минут хэрэгсэж байна. Эндээс үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүнийг Өвөр Монгол, Хөхнөр, Шинжаан, Ниншаа зэрэг нутгуудын нарны орчин хүчээр захиргаан гаргах томоохон төслүүдэд нийлүүлж, Ордос хотыг хятадын шинэ орчин хүчний үйлдвэрлэлийн томоохон суурин болгон бүтэн байгуулахад хувь нэмэр оруулж байна.